Хамтлагийн ахлагч. Хөлөө. За, ахлагч маань хамтлагаа танилцуулах ерөнхий мэдээллийг өгөөч. Би дөрвөлээ юу Шилийн гол аймгийн залуучууд тэгээд хамтлаг маань 2017 оны 10 сарын 20 гэдэг хамтлагийн аль байсныг байгуулагдсан өдөр гэдэг тогтсон. Хамтлаг яаж бүрдвэ? Бидний сургалтаас үүсэлтэй. Тийм. Энэ дэр нөгөө нөөцөр савнд багшилдаг байсан Монгос өгч маань. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Олдоо телевизийн ноотгүй яриа нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Мөнгөс Сүх гэдэг Nature Sound төвийн дуулаачийн курсын багш. Гэр бүлээсээ бид дөрвөлээ. Дархан уул аймагт хуучнаар бол Дархан хотод төрсөн. Тэгээд бага насаа бол ерөнхийдөө 18 нас хүртэл бол би Дархан хотод амьдарсан. Тэгээд 10 жилээ төгсөөд 99 онд оюутан болоод Улаанбаатар хотод Монгол Улсын их сургуулийн философи шашин судлалын ангид эсэж орсон. Тэгээд хэдийн миний сонгож авсан мэргэжил өөр боловч гэсэн урлаг дуртай тэр сэтгэл зүрх маань байсан болоод ч тэр одоо бас ийм энэхүү ажил мэргэжлийг хийгээ явдаг хаа гэж боддоо шүү дээ. Их сургуульд ороод тэгээ багштайгаа уулзаад дуулах, урлах сураад. Тэгээд эхлээд орчин үеийн дуулаачийн тим юмээс сурч эхэлсэн. Анио? Би бол багасаа дуулах хүсэлтэй байсан. Тэгээд хотод ирээ би чинь 10 онд ирсэн. Тэгээд 16 онд багштайгаа уулзаад тэгээд дууны мэргэжил сурсан. Орчин цагийн дууны мэргэжил. Тэгээд хамтлагтай болоо явж байна. Нилээд нэвтрүүлэг FM ярилцлага өгс. Тэгээд бүгд хүмүүсийн асууж байгаа нь үлээ энэ асуултыг асууж байгаа. Тэгээ бид нөгөө багасаа одоо Монголын урлагчны одоо Аран Монголын урлагчны нөгөө дуу хөгжмийг сонсож өссөн. Тэгээд дээрэс нь бусад шалтгаан нь бол одоо орон нутгийн аялал бол байна. Гэхдээ бид нөгөө Шилийн голын дөрвөлээ Шилийн голын болохоор жоохон өөр монголч одоо төв баримжаа аялга гэхээр чинь шулуу гэх юм болж дээ. Тэгээ тэр аялга нь энэ одоо та нарын ярьж байгаа нь халах аялга гэж хэлэх үү? Халах аялга. Бид нэг зөрдгөө юм. Нэг амар их зөрөхгүй. Нэг ихтэй зөрөөл байна. ЗЦ гэдэг ч юм уу. Технэр нь бас багасаа сонсцсон. Дээрээс нь биднээсийн өөрсдийнх нь яриа ил тийм та нарт нэг зөрөхгүй болохноор нь бидэнд нэг асуудал байгаагүй. Дээрээс нь май багш өөрөө бас Монголоос юм. Тэгээ хэл яриа андраас жоохон яриад өгч. Тэгээ биднээс санахгүй л энэ тэр биднийг амар энийг ингэж хэл тэгэж хэл гэж нэг ариу хэлүүлсэнгүй шиг бодож байгаа юм. Има нагасамэр котоより君の寂しげな顔が遠くに映る夕日の中でこの胸を閉ざしてしまう今頃他のやつならば優しい言葉で君を髪を撫でてる微笑んでいる僕にはできないから